Өдөр бас байгаа. Тэгээд гоё байна. Цойван дуртай. Яг сайхан гэж гүнзгий ярих тус хэцүү гэж. Чи манай бэр болохгүй анх ирж яхад нэгжс би тэг маань үлгэрийн ярьж байна. Гэрлэг сонлог юм. Уулан дээр. Гэтэ яг амьдрын гэж өстө бодож үзээгүй. За би 1992 онд Улс аймгийн өлгөө сумд төрсөн. Төр тогтхог Вандан Зарин гэж хүн байна. Манай их нэрийг 20 Юкико гэдэг. Манай хамгийн том охин болохоор одоо хөсөл ингээд одоо 5 настай охин байна. Хоёр дахь маань одоо энэ нөхөр таваршид 3 хүрч байна. Борч гэдэг. Дараагийнх нь маам маань тэр Сүбэдэ гэдэг. Ингээд 2 хүүтэй 1 охинтой амьдарч байна да. 2008 онд анх танилцчихсан да. Тэр 15 6 та. Тэгээ тэрнээс хойш 2018 онд дахиад одоо очиж сургуулиас сурал 10 жилийн дараа дахиж уулзсан. 2018 онд гэсэн бид нар чи 24 тавтай л уулзсан гэж хэлсэн байна. Анх 10 гэдтэй л уулзсан. 16 лоттой уулзсан. Тэрнээс хойш тэгэл 18 оноос хойш тэгэл танилцаал үерхэл уучрал тэгэл. Гурван сайхан хүүг яав болсон суужлаа. 初めて会った時に анх уулзахад бид хоёр монгол-япон хэлний аль алийг нь мэддэггүй байсан. Тухайн үедээ би рүү хараад маш хинээсэн. Тэр инээмсэглэл надад гэрэл хийгээ мэдрүүлсэндээ. 魅力があります。 Тэгэл татад онгоод штэ. Жохон татад онгоод манай жохон гадарлан би бас нэг жохон ганц нэг гадарлаа. Тэгэл татад онгоод жагаал тэгэл танилцал үерхч нөхөрсөн да. Гэрлэг сонлог юм. Уулан дээр. Уулан дээр тэгэл танилцж байгаа бүгж өгсөн штэ. Би одоо жимтэй амьдмаар байна. Хоёулаа цаашдаа хамт амьдарцгаая гээл тэгэл. Хэл бас мэдэхгүйсэн юм. Тэгэл бүгжээр хойлох нь уулзж байгаа тэгэл гэрлэг сандаа тавьсан штэ. Хоньны хажууд шүү. Хоньд өвж байгаа. 指輪をもらった時は анх сүүмбөгч авах үедээ нэг их гайхаагүй. Учир нь манай залуу юм нууж чаддгүй юм л да. Нүүрэн дээр л бичээтэй байдаг. Гэрлэг санал тавих гээд байгааг нь нилээ өмнөөс мэдчихсэн байсан учраас нэг их гайхаагүй. があったのでそんなにびっくりしませんでした。 Та анхны хацаар дурлсан уу? Тэр үү тийм штэ. Яг нэг хүүхэд байхад чинь шогоолээ. Тоглож моглол тэгэл нэг ойлцсон байлдал өсчихсэн шүү яг өмнө бол. Тэгэл нас үн үг гэдэг хэрэг мэдээж төөр харагдчихсэн. Тэгэл анхаарал тэгэл дурсан да. Гэтэ яг амьдрын гэж өстөө бодож үзээгүй. Юу үзээч гэж тийм аа. Тэгэл хүний амьдрал чинь сонирхол юм биш үү? Уулзч уучраал тэгэл. Амьд одоо амьдрал. За манай ихний зан чанар манай ихнэр чих төлгөөхөн тайван энэ хүмүүс юмд аягүй хүлээцтэй тайван юмд аягүй шудраг нэг юмд итгэсэн одоо ямар нэг юмд үнэнч тийм зан санард нь татагдсан гэх юм уу хэл усаас ахуулаад тэгээ соёл юунаас ахуулаад бүх таг япон хүн шүү дээ тэгэл манай ч өөрөө бас хөдөө амьдрах дуртай өөрөө тийм эрхчлөөтэй Монголын нэг сайхан хүнд л байх дуртай хүнд л тэгэл анхаавал суужлах тэгэл хэцүүлтэй тэгээд энэ хүний чинь одоо хоол унднаас ахуулаад тэгэл хүүтэн нотноос ахуулаад хэцүү байсан тэгээд яах тэгэл хоёулаа зүрх гаргаал тэгэл амьдэрсэн да бас сонирхолтой. Тэгээ жоохон таарч хэцүү өдөр бас байгаа. Тэгээд гоё байна. Японы хоны ямаа идэхгүй. Тэгээд бүр хэцүү байсан. Тэгээ одоо жоохон сурсан. Тэгээ жоохон амттай. Хамгийн дуртай хурно одоо цойван дуртай. Анхны зам яг гайгүй би өөрөө очил зүг адаг тавьчихсан. Ганцаар эндээс Монголоос очил тэгэл танаахтаач тэгэл амьдрахаар боллаа гэл өөрөө 19 онд очиж анх танилцчихсан зүүн. Тэгэл очил 20,000 гүйч таатмаас. いろんな人に日本に住まないのか Олон хүн надаас Японд амьдрахгүй юм уу гэж асуудаг. Японд амьдардаг байсан үе бодоход Монголд амьдрах нь илүү амар стресс багтаа санагддаг.
Хүүхдүүд маань ч стрессгүй. Тиймээс Монголд амьдрах нь илүү сайхан санагддаг. 生活できるっていうのはこのモンゴルの場所だなって思ってます。 Манай ээж яг манай ээж ихээс илүү найз нөхдөд соник үлээж авчихсан. Чи нэрээ Японы нэртэй болгож байгаа юм уу? Яг Японд амьдарч байгаа ямар зүг зүгээр гэмт ямар ч найз охин мөхөн дагуулж ижээгүй ч гинтэл Японы нэртэй болчихсон юм. Анх удаа тэгээд гэрт танилцуулжсэн да. Манай аав ч мэдчихлээсэн. Манай аав ч бүр чи манай бэр болохгүй анх ирж яхад нэгжээс видег аа манай үлгэрийн ярьж байна. Энэ худлаа бохно сөсөл дөөр суудсан. Санаалтад авчихсан шүү дээ. Багасаа нэгэн таньж мэддэг юм чинь тэгэл дагалдаад тоглоод наадад игдсэн. Энэ хоёрын сууч хин гэж яаж мэдгүй. Тэгэл ингээд суудсан. Өнөөдөр бол манай энэ бэр өстө хинээс дутхгүй юу бол юу хийчихнэ. Бидний амьдралтай адилхан утгалдал. Хоол бол хоол хийчихнэ Монгол хоол. Өөрөө Япон хоолоо хийгээд ичихнэ биднэрт хийгээд өгчихнэ. Гараад намайг өхөр сахар гараад өхөр саачихна. Морь унаад хоньэр гэлчихнэ тугал муулнаас цааш хийгээд услаад морь унж гадуур явахыг дуртай хонь мал эргүүлж. Өхөр тугалнаас цааш. Сайн. Одоо бүр анх ирснийхээ удаа бүр жинхэнэ монголч ч гэсэн. Бид нар ч угаасаа л өөрөө хайр сэтгэлтэй уучи хайр сэтгэлтэй хүнийг би уучи сал хэлмэдэхгүй бид нар юу ч мэдэхгүй сал бойл гэж би хэлж чадахгүй. Угаасаа өөрсдөө хайртай сэтгэлтэй болоод ингээд багаас ингээд нэгэ мэдж таньдаг болоод суудсан. Учираас одоо тэг юмнаас илүү л амьдрал явуулжлаа болжлаа. За одоо яг 5 төрлийн 5 ушул мал малж байна да. Би саяхан тэмээ авсан, тэмээтэй болсон юм. Тэмээ аваад 5 ушул мал одоо мал маллаад 19 жил болж байна. Энд 2006 онд анх нүүж ирж ирсэн. Айл малцсангаар. За төвөмгийн сунгаж амьдрах шалтгаан нэгт одоо ус руу явчих болох нь байсан. Тэгээд тэнд чинь нэг бас нэг мал аж ахуй тийм үү зарах нарах одоо маньусын залуу хүмүүс чинь зах зээл бүхэн холтчихдээ байхгүй. Тэгээ би чинь одоо үзүүгүй тийш явж үзүүлгээр 10 хэдэн жил болж дараа нэг л өвчсөн. Яг хоо төвөмгийн энд байгаа шалтгаан болох төр сайхан л да. Энэ чинь бүхэн зах зээлдээ өөрийнхөө мал хунраа зарсан ч тэгвчл өөрийнхөө зугтас зүүн гэлэг дээр очиод яг ч тэг бас газар тариалангийн бүс нутаг маньус хүмүүст амьдрах дараа нэг боломжтой гэх юм уу? Тийм. Боломжтой газар гэж гал сунгаал энд амьдэрсэн. 朝起きたら牛たちが小屋の中に入る。 Өглөө босоод үхрээ тэжээдэг. Хашаамалаа цэвэрлэн тэжээл өгнө гэхнэ. Хариу өдөр нь гэрийн эцэгтэй ажиллаа хийж үхэр малаа хардаг та. Мөн хүүхдүүдэд халамжлан ихэнхдээ гэр бүлийнхэндээ Монгол хоол хийж өгдөг. Бас хүүхдүүд маань Япон хоолнд дуртай учраас хаяа хийдэг. 絞りをしてで仕事は終わりです。 Мэдээж л дээ эсэргүүцэл ажилласан бас дургуйч хүмүүс байсан, дуртаач хүмүүс байсан. Ер нь тэгэл яах нэг одоо ингээл фэйсбүүкээр ингээл харах төр чинь гадны тагнуул магнуулч гэж ах шиг Японы тагнуул юм биш үү? Юу яахаар Монгол хүн очно хүүхнүүд байх ч Япон хүн ингээд тий аваас утсан мууцын ч гэдэг юм. Тэр тал дээр зөндөл байдаг. Тэгэл яах бид тэр харсан ч хараагүй юм шиг сонсон ч сонсоогүй юм шиг тэгэл хоёлаа хийжсэн. Одоо хааштай ингээд амьдрал зохиоцоо 2 өргөн хөвгттэй болсон юм чинь. Тэрийг одоо хүн болгоны хараад ах, хүн болгоны зангаар яваад ах шаардлага байхгүй. Өөрөөсөө тэгэл угаасаа анхнаас шийдсэн юм. Ямар ч хэл ам байж л байна л да. Одоо ч байж л идэх юм. Монгол их нэртэй ч болохгүй байсан чи яадаг юм. Зөндөө хүмүүс байж л тэр болгоныг тоогоод үг хийгээд байвал бас хэцүү. Зөндөө л юм байгаа. Тэгээд хоёулаа тэгэл одоо хааштай 3 хүүхэдтэй болсон юм чинь 3 хүүхэдтэй болсон хааштай амьдрна гэж хааштай зөрчсөн зориг тавьдсан болохоор тэгэл хоёулаа хичээж л ах. Манай хүн чинь нэг Монголын 150% мөр сурцсан байгаа шүү дээ. Тэг яг өтер нэг хоорондоо болоо байдгийн хоорондоо ярилцаал ахарчих юм. Яг сайхан газ гүнзгий ярих тус хэцүү үнэ л. Манай хүн хэл яриа дийлэнгүй. Би бол ер нь тэгэл сонсоод ойлгосон мөрлөө ярьж чаддаг. Жоохон ойлгодог тэгсэн мөртлөө жоохон ярих талд жоохон муу. За тэгтэл нэг юм холоо барайл хоорондоо ярилцаал болцдог юм. 彼と初めて会った時は私が10 Нөхөртөөгөө анх таарах үедээ би 14 настай байсан. Тэр үеэс найзууд болсон юм л да.
Тухайн үед би өөрөө энэ хүнтэй гэрлэж хүүхэдтэй болно гэж төсөөлөөчгүй явлаа. Хэдэн удаа Монголд ирээд Монголын байгаль нөхрийнхөө хандлагад их татагдсан. Одоо бол нөхөртөөгөө гэрлээд 3 хүүхэдтэй болсон байна. Нөхрийн маань гэр бүл бас их сайн хүмүүс байдаг. Өдөр бүр бидэнтэй уулзаж тустай дэмтэй явдаг. Энэ амьдрал маань үнэхээр аз жаргалтай байгаа учраас би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг та. 感じています。Тэр нь тэгэл хүн хүсэл юу хаана яаж амьдэрсэн ч хүн хүсчил байгаа жаргал тэрнээс ажил авч таашаал авч байгаа юм чинь хаа амьдэрсэн ч хаана явсан ч амаахгүй гэж бодод ч өөрөө бол гадааддаа байна уу Монголдоо байна уу хөдөөнөө байна уу хотдноо байна уу өөрийнхөө чаддаг юм хийгээ хүн тэрнээс хайпаа ажиргал аваад бие биенээ хайрлаа гэж бол нэг сонин бичлэг гэж боддог.